Энэ өдрийн мэнд хүргэе үзэгчдээ төвцийг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Манай орны эдийн засгийн гол хөдөлгөөгч хүч нүүрсний үн унаж эхний 2 сарын байдлаар тонн тутамд 78.5 ам.доллар болж өмнөх оны энэ үетэй харьцуулахад 123.4 ам.доллартай харьцуулахад 50 орчим ам.доллараар буурсан. За энэ оны улсын төсөвт 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн тонн дутмыг нь 105 ам.доллараар тооцсон. Гэвч нүүрсний үн 40 гаруй хувиар буурч экспорт саарч байна. Улмаар энэ зорилгодоо хүрэхгүй нь тодорхой болсон тул төсвийн орлогыг 1-2 дахин их 80 төгрөгөөр танах шаардлагатай боллоо. Өнгөрсөн 10 сард тонн нүүрс 153 ам.долларт хүрч түүхэн дээд үнд хүрсэн. Энэ он Дэлхийн банк нүүрсний үн 13-аас дээш хувиар уруудах эрсдэлтэй гэж анхааруулсан нь хамгийн мэргэн тамга болж хувирваа. Манай улсын эдийн засаг, уул уурхай, сангийн бодлого, хөрөнгө оруулалт, өр төлбөрийг хариуцдаг холбогдох яамдыг тэргүүлж байгаа сайд нарын хийсэн мэдээллээс харахад бүх зүйл хэвийн байгаа зогсохгүй. Хэрвээ хямрал нүүрлэвэл дараачийн төлөвлөгөө бэлэн байгааг дуулгаж байлаа. Аж үйлдвэр эрдэс баялагын сайд Тувaan дутсан орлогыг экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс зис алтны олборлтыг нэмэгдүүлэх байдлаар нөхөн гэдгээ мэдгдсэн юм а. Аж үйлдвэр эрдэс баялагын сайд Тувааны яриаг хүргье. Монгол улс одоо 2022 онд оноос эхлээд уул уурхайн биржээр хуулийн дагуу нүүрсээ арилжаалдаг болсон. За энэ нэг зүйл байгаа нь уул уурхайн биржээр арилжаалагдсан нүүрс маань эргээд тодорхой хугацааны дараа, тухайлах юм бол дунджаар 3-аас 4 сарын дараа хил нөхцлөөр буюу даф нөхцлөөр тухайн хүлээж авах байгууллагатаа хүрдэг. Яг өнөөдрийн байдлаар надад ирсэн мэдээлэлээр 2024-25 он гарснаас хойш 12.4 сая тонн нүүрс одоо Монгол улсаас экспортод гарсан гэдэг ийм мэдээлэл байна. За үнийн хувьд бол мэдээж одоо буурсан. Нүүрсний үн буурахад хид хідэн хүчин зүйлс нөлөөлж байгааг эрх баригчид хэлж байсан. Үүнд нүүрсний үн буурахад бидний тооцоолоогүй хүчин зүйл буюу Дональд Трампын тарифтай холбоотой асуудал буюу Америкийн нэгдсэн улсын дэлхийн улс орнуудтай хийж байгаа худалдааны асуудалтай холбоотой хүндрэлүүд үүсэж байгаа. Мөн Хятад улс дотооддоо их хэмжээний нүүрс олборлож байгаа нь импортын хэрэгцээг багасгаж ханш унахад хүргэж байна. Трампын засаг захиргаа гангийн импортод 25% нэмэлт татвар тавьсан нь мөн нөлөөлсөн. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашарч ялангуяа Хятадын үйлдвэрлэл гангийн салбарын эрэлт буурч байна. Ган үйлдвэрлэлийн хэрэглээ багасхад коксчих нүүрсний эрэлт буурдаг. Дэлхийн нийтээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нүүрс төрөгчийн ялгарал багатай технологиг нэвтрүүлэх хандлага нэмэгдэж байгаа нүүрсний эрэлтэд шууд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг. За Европ, Хойд Америкт нүүрснээс татгалзаж цэвэр эрчим хүчний их үүсвэрүүдийг дэмжиж байгаа. Оросын нүүрс өндөр үнэтэй байгаагаас гадна олон улсын хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлт багасаж Хятад зэрэг орнууд Индонез, Австрали, Монголын нүүрс рүү илүү анхаарч байна. Энэ нь зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн, нүүрсний гол экспортлогч орнуудын нийлүүлэлт өссөн ч эрэлт төдийлөн нэмэгдээгүй учраас ханшийн дарамт үүссэн. За энэ шалтгаануудаас үүдэж дэлхийн зах зээл дээрх нүүрсний үн буурч байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар бол дэлхийн эрчим хүчний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөж, сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрүүд нь улам хүчээ авч байгаатай холбоотойгоор нүүрсний зах зээл ирээдүйд улам докторгүй болох магадлалтай. Үүнээс шалтгаалan манай улс эрдэс баялагын салбараа олон төрлөөр хөгжүүлэх, эдийн засгийн хямралаа нүүрснээс багасгах шаардлагатайг энэ нөхцөл байдал дахин сануулж байна. Өнгөрсөн жил манай улсын нүүрсний экспортын хэмжээ 21.1%-аар өссөн ч тонн дутмын үн 24.2 ам.доллараар буурсан. Үнийн уналт хэрвээ үргэлжилсээр байвал манай эдийн засагт томоохон сорилт тулгарх нь гарцаагүй. Мөн төсвийн алдагдал нэмэгдэж ам.долларын ханш өнсөх, инфляц хяналтаас гарах зэрэг асуудлууд араасаа хөрөх юм а. Одоо хамгийн чухал нь нүүрсний зах зээлийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, үнийн уналтаас үүдэх эрсдлийг бууруулах эдийн засгийн бодлогыг богино болон урт хугацаанд тодорхойлох явдал юм а. Он гарснаас хойш 2 сарын хугацаанд манай улсын нүүрсний экспортын хэмжээ 10.5 сая тонн нүүрс экспортлоно гэж тооцоолж байсан бол энэ 7 хоногийн гайлын мэдээллээр 11.5 сая тонн нүүрс экспортлсон, мөн зэсийн баяжмлын хэмжээг 254 мянган тонн зэсийн баяжмлыг экспортлно гэж төлөвлөж байсан бол 281 мянган тонн зэсийн баяжмлыг экспортлсон байна.
За 300 кг алт экспортлно гэж тооцоолж байсан бол 1.8 тонн буюу 6 дахин их алт экспортлсон байна. Эрдэс баялагын экспортын түвшин хэвийн хэмжээд байгааг эрх баригчид онцолж дуулгалаа. Ингээд сангийн сайд Жавхлангийн яриаг хүргье. Өөрөөр хэлбэл эхний 2 сарын байдлаар орлого хэвийн за мөн одоо төлөвлөгдсөн бүх одоо урсгал зардал санхүүжил мөн одоо хөрөнгөний зардлууд хэвийн санхүүжилтээ аваад явж байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол бага одоо хэмжээгээр буурсан байгаа. Гэхдээ энийг одоо шалтгааныг та бүхэн тайлбарлая. Юу вэ гэхээр 2023 онд бид төсвийн одоо орлого маань нэлээдгүй өндөр гарсан. 2023 оны төсөв маань өөрөө ашигтай гарч ирсэн. За ингээд зарим одоо 2023 оны жилийн эцсээр орж байсан орлогууд маань өнгөрсөн 24 оны 1-р сарыг одоо давж одоо төсвийн орлого төр бичигдэж байсан. Тийм учраас 2024 оны одоо 1-р сарын орлого бол нэлээдгүй одоо өндөр гарч ирсэн. Одоо гарах потенциалаас өмнөх оноос давж орж ирсэн орлогууд бичигдэж байсан учраас. За энэ жилийн хувьд бол 2024 онд бол бид орлогоо нэлээд одоо шахсан. За тийм учраас 25 оны 1-2 дугаар сарын төсвийн орлого маань яг орох ёстой потенциалны орлогын хэмжээнд явж байгаа гэсэн үг. За ингээд төлөвлөгөөнийхөө дагуу 95% гүйцэтгэлтэй явж байна. Төрийн удирдлагууд макро эдийн засаг тогтвортой байгааг хэлж байна. Өнгөрсөн онд эдийн засаг 4.9%-аар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их 80-д хүрсэн. Энэ оны 1-р сард инфляц 9.6% хүрлээ. Гадаад валютын улсын нөөц тогтвортой нэгдсэн төсвийн орлого эхний 2 сарын байдлаар 4.1 их 80 төгрөгт хүрч, өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1.2 их 80 төгрөг буюу 22.8%-аар буурч, эхний 2 сарын төлөвлөгөөтэй харьцуулахад 95% гүйцэтгэлтэй гарсан байна. За төсвийн орлогын эхний 2 сарын байдлаар 4.1 их 80 төгрөгт буюу нийт төсвийн 11%-ийг бүрдүүлээд байна. Өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн дунджаар эхний 2 сарын байдлаар нийт орлогын 12-аас 14 орчим хувийг бүртгүүлдэг байна. Гашуун сухад ганц мод бомтын хил дамнсан төмөр зам нүүрсний худалдаа 5 толгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай манай улсын засгийн газар болон урд хөршийн засгийн газар хоорондын хилцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын геополитикийн нөхцөл байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх инфляцийн өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс эргэн хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг эрх баригчид даалгавруулсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрлын яриаг хүргье. Тэгэхээр цаашдаа их хурлд өргөн мэдүүлэх хууль тогтоомжуудыг дагалдуулаад татвар нэмдэг, төлбөр нэмдэг, бүх төрлийн одоо төлбөр хураамжийг нэмдэг байдлыг бол одоо зогсоох ийм одоо шийдвэрийг гаргасан. Тэгээ та бүхэн мэдж байгаа экспортын бүтээгдэхүүн буюу одоо манай улсын одоо экспортын бүтээгдэхүүний голлох хувийг эзэлдэг одоо нүүрс, төмрийн хөдөр гээд одоо уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үн одоо дэлхийн зах зээл дээр энэ худалдааны дайн, Трампын тарифтай холбогдуулаад бас экспортын бүтээгдэхүүний үн унжээ. Тэгэхээр ийм цаг үед бол бид нар цаашдаа мэдээж одоо шаардлагагүй одоо төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтуудын ажлуудыг тур хугацаанд зарцаах, за хэрэглээг хумих одоо тодорхой бодлого чиглэлүүд бол авчрал бол хэрэгжүүлнэ. Энэ хүрээндээ бол төсвийн хүрээнд бол зохицуултуудыг хийгээд явахаар бол шийдвэрлэж байгаа. За мөн Монгол банкны зүгээс бас бодлогын хүүг нэмэгдүүлэх бас шийдвэрийг гаргасан. Тухайн үед бас мэдээлэл хийхдээ одоо ирэх одоо 7-8 дугаар сараас ахуулаад дулаан цахилгааны үн одоо нэмэгдэх юм эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр гаргасан гэдэг талаар бол Монгол банкны ерөнхийлөгч мэдээлсэн. Энэ хүрээнд бол мэдээж за одоо эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулаад бид нар энэ эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрүүдийг бол хойшлуулах арга хэмжээ авах чиглэлээр бол засгийн газрын зүгээс үүрэг даалгавруудыг өгж байгаа. Манай улс эрчим хүчний нүүрс, төмрийн хөдөр боловсруулах коксцсон нүүрс нийлүүлдэг. За үүний дийлэнх хэсэг нь коксцсон нүүрс учир ямар нэгэн дасалдал, асуудал үүсэхгүй хятадын бүх ардын төлөөлөгчдийн хурлаар төмрийн хөдөр боловсруулах үйлдвэрлэлээ бага зэргээр буюу 10%-аар буурууллаа гэхэд 450 сая тонн байхаар яригдж байгаа. Манай нийлүүлдэг нүүрс хорогдох хэмжээнд яригдахаар биш, харин үнийн уналт төсвийн орлого бүрдүүлэлт талд мэдээж сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ
Энэ байдал удаан хугацаанд үргэлжлэхгүй байх гэж үзэж байна гэж Монгол банкны ерөнхийлөгч Лавг Сүрэн UBN сайтад өгсөн ярилцлаганда дурдсан байна. Ямар ч тач одоогийн байдлаар бүх зүйл тогоо хөмөрсөн мэт болцоог л байгаа юм байна гэж итгэн засгийн газраас хэрэгжүүлэх дараагийн төлөвлөгөө юу байхыг бид хүлээх үлдэж байна. Тойм үргэлжилж байна. Ган хуйг нарын 24 хүнд холбогдох ногоон автобусны гих тодтголтой хэргийн шүүх хурал 11-р өдрөө үргэлжилж байна. Хэргийг иргэн сануулын нийтийн тээврийн парк шинжилэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн засаг даргын тамгын газар Тэнүү огоо компаниуд худалдаа авах гэрээг байгуулсан байдаг. За тодруулж хэлэх юм бол их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдаа авахар гэрээ байгуулсан. Улмаар худалдаа авалттай холбоотой асуудал авилгатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. Тэнүү огоо компанитай байгуулсан худалдаа авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан хэлж байсан. Мөн нийтийн тээврийн газраас ирсэн техникийн тодорхойлолтод евро 3 хөдөлгүүртэй автобус авахар тусгасан байсан. Гэвч евро 5 гэсэн наалттай евро 2 хөдөлгүүртэй автобус орж ирснийг тэд мэдсэн ч тоогоогүй байна. Гэтэл Тэнүү огоо компани захирал Ган хуйг гадуур шалгагдаж хэвлэлд тэрээр би ногоон автобусаар ямар нэгэн завчаа хийгээгүй, шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдгэнд тогтоогдсон гэсэн юм а. Ногоон автобусны гих хэрэгээс болж Сүхбаатар төгжрөлтэй тэмцэх сайдын суудлаасаа буусан бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Сумья Азар мөн өөрийн хүсэлтээр ажиллаа өгсөн. Өнөөдөр хийхгүй чимээгүй байсан бол яах ч вэ? Тэгээд түлхэгдэж энэ хүнд хүчээр ажил албыг хариуцаад энийг сэтгэлээрээ хийх гээд явсан. Өнөөдөр яг ийм хатгагч гэж. Би одоо энэ дотор хэлэх гэж байгаа юм нэг үрчилж хэлье. Би өөрийгөө одоо энэ түгжирлийн буруут ингээд цоллуулсныгаа яг үннийг хэлэхэд жирийн иргэн үнүүд хэлье. Би түгжирлийн буруутнаасаа ядаж салахын тулд нэг Монголд гавьяа байгуулъя гэж бодохгүй да. Тэр гавьяа нь хүмүүсийн орж чадахгүй байгаа нийтийн тээврийн салбар энэ олон ажлууд гэдэг энэ нөхөн гарцгээд олон ажил байгаа шүү дээ. Энэ юм дээр ядаж нэг гавьяа байгуулад энэ өвөл нэг 7-800-аар шинжилчих 100% шинжилчих. Монголын түүхэнд хин ч ийм зорилт тавьж чадаагүй. Би энийг хийчих. Би хийхдээ энэ улсуудад энэ ажиллаж байгаа улсуудад би хулгайлаа өөрөөр надад төдөө өвгөөрөө ингээрээ тэгээрээ гэхгүй нэг ийм улс төрийн албан тушаалтан байж эх оронч байна гэдэг бол ийм бай. Тэгээ энэ өвөл би энэ ард түмэнд харуулад тэгээ би нэг сонгуул болох гэж байна. Гэт мөнгө хизээш миний нэгдүгürt байгаагүй байхгүй юу? Сайн нэр бол миний амьдралын хамгийн чухал зүйл байсан. Өнөөдөр харамсалтай энэ сайн нэрээ одоо алга болж мэдээж олон хүнд бас гутаагдж явж яг дэмжиж байгаа хүмүүс цөөнгө үлдсэн ч гэсэн би одоо яг нэг бодлын эрхчлөөтэй болж байна. Хүн нэрэнд бас сайн нэрэндээ уягдаж их удаан юм хэлж чаддгүй явдаг байсан юм билээ. Одоо бол одоо юу ч байсан гэсэн одоо энэ хэний ч өдөөсөн би улам чөлөөтэй ярина гэж бодож байгаа. За энэ дээр ингээд сая Жавхланбаатар бол биний өмнө бол мэдүүлэг өгсөө. Ердөө товч хэлсэн үгүүдийг би яг наривчилж дараа ярилцах баг. Би доошогоо хууль бус үүрэг даалгавар өгөөг өглөө штэ. Прокурорудаа шүүгч анхааралтай авсан баг. Тэгээ тэрийг баримтаар хэлж байна. Тэн дотор юу яригж ихөр анх энэ ажлын хэсгийн гишүүч 8 сарын 14-нд хүлээж авсан гэхэд тэнд евро 2.5 байна уу гэж хинч мэдээгүй л байсан. Энэ автобусыг хүлээн авахдаа хэрхэн хүлээж авсан юм? Ирсэн автобусыг за 90 хот дээр хараад жолоочноор жолоодуулаад замын өдрөө оруулж ирсэн. За тэгвэл тухайн автобусын бүрэн бүтэн байдал, төхөөрөмжтийн байдал чиг тухайн нөхцөл байдлыг шалгаагүй гэж ойлгож болох уу? Болно. Тухайн автобусууд нь тэгвэл таныг хүлээж авахд ер нь ямар дизель хөдөлгөөртэй автобусууд байсан юм? Дизель 2 байсан уу? 5 Мэрийг үзэх боломж байгаагүй, ерөөсөө үзээгүй. Энэ бүх автобусууд дээр евро 5 гэсэн наалт байсан юм уу? Байсан, наалт байсан. Бүгдэнд нь гэсэн үг. Евро 2 автобус байхад яагаад евро 5 гэсэн наалттай байна гэдэг асуудлыг ган хуйгт хийсэн зүйл байгаа юу? Баггүй. Цаанаас өрөөсөө наалттай байсан. Тэгээд тэр нэрийг хариултаа авлаа. Тухайн үед тимийг анзаарч байгаа. Евро 5 наалттай байсан талаар тэгвэл нийслэлийн тээврийн газар ч юм уу эсвэл нийслэлийн худалдаа авах газрын энэ төрийн байгууллагуудад алтан бичгээр юм уу эсвэл утсаар ямар нэгэн байдлаар мэдгдсэн зүйл байгаа юу? Баггүй. Төгжрлийн сайд асан Сүхбаатарын хувьд автобус худалдаа авахд миний оролцоо байгаагүй, төсвийг нь шийдэж өгсөн худалдаа авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан гэж мэдгдсэн.
Харин Улаанбаатар хотын захирагч асан Сумын Азар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж өгөө. Шүүх хурал дээр улсын яллагч хэргийн яллах дүгнэлтийг танилцуулахдаа нийслэлийн засаг дарга асан Сумын Азар гэрчээр оролцож байгааг онцолж түүний мэдүүлгийг уншиж танилцуулсан юм а. Мөн заллах гэмт хэрэг зохион байгуулсан гэжээ. Энэ хэргийн шүүх хуралдаан Солонгосын талын зууршлагч байгууллагын төлөөлөл оролцож үүсэн нөхцөл байдлын талаар мэдүүлж манай компанийн хувьд Монгол Улсын засгийн газар болон Дэвү Тэнүү огоон зэрэг харилцагчийн дунд зөвхөн тээвэр зууршлан буюу тээврийн үүрэгтээ оролцож байсан аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулагдсан гэрээний талуудын нэг биш тухайн худалдаа авах гэрээний агуулгыг мэдэх шаардлагагүй, сайн мэдэхгүй гэж мэдүүлжээ. Одоогоор ногоон автобусны хэргийн шүүх хурал хэд хоног үргэлжлэх тодорхой дорвитой хариу гараагүй байна. Төвцөг тойм хөтөлбөрийн төгсгөл энэ 7 хоногт болж өрнсөн онцлог үйл явдлуудыг томилон үргэе. Манай улсын ерөнхийлөгч Хүрэлцэвхийн Чех улсад энэ 7 хоногийн ихэр хийсэн төрийн айлчлал өндөрлөж, Польш улсын айлчлал эхэллээ. Чех улсад төрийн айлчлал хийх үеэрээ ерөнхийлөгч Хүрэлцэх Праг хот дахь элчин сайдын яамд зочлолоо. Чех улсад манай улсын 14,000 гаруй иргэн аль бие усны зөвшөөрөлтөй оршин суудаг. Энэ тус улсын нийт гадаад иргэдийн 1.2% гэсэн үг юм а. Иргэдийн 10,000 гаруй нь 18 болон түүнээс дээш насныхан байна. 97% нь ойдол, эд анги угсралтын болон махны үйлдвэрт ажилладаг. Жилд 200 орчим хүүхэд мэндэлдэг, дунд сургуульд 203, бага сургуульд 1217, цэцэрлэгт 465 хүүхэд сурч хүмүүжиж байна. 2023-аас 2024 оны хичээлийн жилд 120 гаруй оюутан Чехийн ихтэй сургуульд суралцжээ. Праг дахь элчин сайдын яам жилд дунджаар 6,000 орчим иргэнд консулын үйлчилгээ үзүүлдэг байна. Чех улстай хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, машин, тоног төхөөрөмжийн солилцоо, мал амьтны гаралтай түүхийд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аюулгүй байдлыг хангах газар тариалангийн чиглэлээр хамтрахаар болжээ. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг илэрхийлж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүллээ. Ерөнхийлөгч Хүрэлцэвхийн бүгд найрамдах Польш улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хүний эрх чөлөө тэгш эрхийг хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хамтарч ажиллах ирмэлзлээ нотлолоо. Төрийн айлчлалын үеэр боловсрол, шинжлэх ухаан, геолог, палеонтолог, соёл, кино урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан харилцаа бүх талаар гүнзгийрэн бэхжиж байгаагийн тод илэрхийлэл гэдгийг онцлов. Польшийн парламентын сенат нь 100 гишүүнтэй бөгөөд гишүүд нь мажоритар тогтолцоогоор 4 жилийн хугацаагаар сонгогддог. Сенат нь Сеймээс баталсан хуулийг хянан шалгаж хүлээн авах, өөрчлөлт оруулах эсвэл буцаах тогтоол гаргах зэргээр хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ гүйцэтгэх засаглалын хяналтын үүрэг гүйцэтгэдэггүй юм байна. Дараагийн онцлог үйл явдлыг хүргэе. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдж эхэлснээс хойш үе үеийн засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч Оросын албаны улсын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй үдийн үрсэн. Олон жил цаасан дээр зураглагдаж яригдсан энэ төсөл эгийн голын усан цахилгаан станцын туслах далангийн тэзүү боловсруулах зардлыг засгийн газар баталлаа. Монголын талаас нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг ажиллаад энэ судалгааны ажлууд маш амжилттай үргэлжилж байна. За өнөөдрийн засгийн газрын хурлаар Монголын тал хийж гүйцэтгэх шаардлагатай 4 судалгааны ажил, за эгийн голын усан цахилгаан станцын туслах далангийн тэзүүг боловсруулах санхүүжилтийн асуудлыг засгийн газар баталж дэмжиж өгсөн. Ингээд энэ ажлыг шуурхаа хийж гүйцэтгэхийг засгийн газрын холбогдох сайд нарт бол даалгасан байгаа. Ингээд бид яг энэ ажлын даалгаврынхаа төлөвлөгөөнийхөө дагуу энэ ажлуудаа хийж гүйцэтгэж байна. За энэ төлөвлөгөөний дагуу 26 оны 1-р хагаст бид багтаад яг энэ эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргах зорилттой ажиллаж байна. Энэ эцсийн дүгнэлт гараад бид энэ эгийн голын усан цахилгаан станцыг барих юм бол Монгол улсын эрчим хүчний асуудалд томоохон чухал хувь нэмэр болно гэж үзэж байна. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзсан анхаарлаа хандуулсанд баярлалаа.